Эм бүх толилуулж байна. Дурлсан эмэгтэй. Зохиогч Симондо Бовар. Орчуулсан Болдгойгийн Амина, Момлын Отгонбаяр. Өгүүлэгч Пүрэвдоржийн Од гэрэл. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хайр дурлалд өөр өөрөөр ханддаг нь энэ үгийн утга тэдний хувьд тэс өөр өөр утга агуулдаг нь хоёр хүүсийн хувьд үл ойлголцлын хамгийн гол шалтгаан юм. Хайр дурлал эр хүний хувьд баялаг амьдралынх нь нэг л хэсэг байдаг бол эмэгтэйчүүдийн хувьд амьдралын бүхэлд нь эзэлдэг хэмээн Лорд Байрон хэлсэн байдаг. Энэ үгтэй бараг л адилхан санааг гүн ухаантай Ницше хөгжөөнтэй шинжлэх ухаан бүтээлдээ илэрхийлжээ. Хайр дурлал гэдэг ганц үг эрэгтэй эмэгтэй хүний хувьд үнэн хэрэгтээ асар их ялгаатай агуулгыг илэрхийлдэг. Эмэгтэй хүн хайр дурлалыг хэрхэн ойлгодог нь ойлгомжтой зүйл. Эмэгтэйчүүдийн хувьд дурлал гэдэг нь зүгээр нэг үнэнч байдал бус. Эмэгтэй хүн өөрөө хайр дурлалыг сүслэн залбирах итгэл үнэмшил бараг шашин мэт болгон хувиргачдаг. Эрчүүд бүсгүй хүнийг хайрлахдаа түүнээс мөн адил хариу хайрыг хүлээдэг боловч эмэгтэйчүүдийг шиг хэтрүүлсэн хайр дурлалыг амьдралынхаа утга учир болгодог тэр мэдрэмжийг өөрөөсөө шаарддаггүй. Хэрв хайр дурлалын төлөө бүхний зориулдаг эрэгтэй хүн байлаа гэхэд түүнийг жинхэнэ эр хүн гэхэд хэцүү юм. Эрчүүд амьдралынхаа зарим үед шунаглан дурлах нь бий. Гэвч тэдний хэнийг ч агуу их дурлсан эрэгтэй гэж нэрлэх аргагүй юм. Хичнээн их оргилсан хайр сэтгэлд автлаач эр хүн дурлалын төлөө өөрийнхөө амьдралыг золиосолдгүй. Дурлсан бүсгүйхээ өмнө өвдөх сүгдэн гуйж байхдаа ч тэд түүнийг эзэмдэх, өөрийн болгохын төлөө л тэмүүлдэг. Эр хүн бие даасан субъект болохын хувьд хамаг амьдрал нь өөртөө л төвлөрдөг тул эмэгтэй хүн өөрийнх нь үнэт зүйлсийн нэгэн хэсэг л байдаг. Эр хүн дурлсан эмэгтэйгээ өөрийнхөө оршихуйд нэгтгэж уусхан авахыг хүсдгээс биш, өөрөө тэр эмэгтэйн үнэт зүйлсийн хэсэг болж эзлэгдэхийг хүсдэггүй. Харин эмэгтэй хүний хувьд хайр дурлал гэдэг нь дурлсан эр хүн эзнийхээ төлөө өөрийгөө бүрэн зориулна гэсэн утга агуулдаг. Дурлсан эмэгтэй хүн хувь хүн гэдгээ мартдаг. Энэ бол байгалийн хууль. Эмэгтэй хүн эзэн захирагчгүй байж эс чадна. Эзэнгүй эмэгтэй хүн яг л гундаж хатсан баглаа цэцэг мэт болдог гэж Сесил Савач бичжээ. Хэргийн учир нь байгалийн хуулинд байгаа юм бишээ. Эмэгтэй эрэгтэй хүмүүсийн хайр дурлалд ханддаг хандлага төсөөллийн асар их ялгааг л гэрчилж байгаа юм. Субъект гэдгээ давтагдашгүй өвөрмөц хувь хүн гэдгээ ухаарсан трансцендентлэх эрхэм сайхан хүсэл тэмүүлэл дүүрэн хүн бол ертөнцид улам их нөлөөтэй байхын төлөө бүхнийг хийдэг. Ихийг хийж бүтээхийн төлөө зориг дүүрэн эдвэхтэй амьдардаг. Харин өөрийнхөө хувь хүн гэдгийг умартдаг хоёрдугаар зэргийн этгээд бол бие даасан субъектив байдлаасаа үнэмлэхгүй үн цэний олж чадахгүй. Имманент байх тавилантай хүн үйл хэрэгээрээ өөрийгөө нотлох аргагүй юм. Харьцангуй байдлын давчуу хүрээнд хашигдсан хүүхэд байхасаа л эр хүнд зориулагдсан гэж өөрийгөө бодох болсон. Эр хүнийг эзнээ гэсэн сурталд автагдсан. Өөрийгөө эрэгтэй хүнтэй зэрэгцүүлэн харьцуулж сураагүй боловч хүн байх хүсэл нь бүр мөсөн унтарчхаагүй эмэгтэй өөрөөсөө дээд тавилан заяат эр хүн рүү тэмүүлж тэгснээрээ бүрэн эрэгт субъекттэй нэгдэн нийлэх замаар давчуухан орон зайнаасаа гарч чөлөөлөгдөхийг мөрөөддөг аж. Эмэгтэй хүнд ганц л боломж байдаг. Тэр нь үнэмлэхгүй үнэт зүйл гэж ойлгосоор ирсэн эр хүнд бие сэтгэлээрээ уусан шингэх явдал юм. Тэртээ тэргүй эмэгтэй хүн бие даан оршихын оронд заавал хэн нэгнээс хамаарч харьяалагдаж байх тавилантайгаас хойш эцэг их, эр нөхөр, ивэн тэтгэгч зэрэг дарангуйлагчдын эрхэнд байснаас өөрөө сонгож бурханчлан тахих хэн нэгэнд үйлчлэхийг илүүд үздэг. Эмэгтэй хүн хэн нэгэнд боолчлогдохыг өөрийнхөө эрх чөлөө гэж боддлоо хүний эрхэнд орохыг сайн дураараа шунаглан хүсдэг. Тэрхүү боолчлолдоо бүрэн автах замаар дайвар объектын нөхцөл байдлаа даван туулахаар тэмүүлж байгаа нь энэ юм. Мах бодороо, сэтгэлээрээ, үйлдэлээрээ эмэгтэй хүн дурлсан ирээ ёслол төгөлдөр өргөмжлөн тахиж түүнийгээ эмэгтэй хүний эрхэм дээд үнэт зүйл зайлшгүй бодит байдал хэмээн хэлбэрэлтгүй итгэж тэр үзлийнхээ өмнө сөхөрдөг. Хайр дурлал эмэгтэй хүний хувьд шашин шүтлэг болон хувирах нь энэ ам.
Өсвөр насны охин анхандаа өөрийгөө эр хүүстэнтэй адилтгахыг хүсдгийг бид өмнө нь ярилцсан. Энэ бүтшгүй хүслээсээ охин аргагүй нэрхэнд татгалзсны дараа аль нэгэн эрд дурлах замаар эр хүний эрхэмсэг байдалд өөрийгөө хамаатуулах гэж хичээнэ. Энэ нь охин хэн нэгэн эр хүний бие даасан чанарт татагдж буй хэрэг биш. Харин эр хүүстнүүдэд ерөнхийдөө дурлан татагдж шүтэн биширч буй хэрэг юм. Дурлах эрчүүд минь би та нарыг тэс чадан хүлээн. Удахгүй та нартай уулзна гэхээс би хичнээн их догдлон баярлаж байна гэж ялангуяа анхныхтай нь хэмээн Ирэн Ревелиоти бичжээ. Мэдээж тэр эр нь өөртөө нэг анги давхраг, ижил арьс өнгөтэй байх ёстой. Учир нь хүчтэй хүйсийн эрхэмсэг давуутай байдал нь зөвхөн түүний хамаарагддаг давхаргын явцан хүрээнд л тод мэдрэгддэг ажээ. Хүн гэж тоогдох боломжтой үедээ л эр хүн хагас бурхан байж чадна. Жишээ нь колони эзэн орны офицерын охины хувьд эзлэгдсэн орны иргэн эр бол хүн биш гэсэн үг. Хэрэв бүсгүйхэн өөрөөсөө нийгмийн байр сууриар доогуур хүнд бие өгөх, хайрын харилцаатай болох юм бол өөрийгөө доромжилсан мэт байдалд орно. Бүсгүйхэн эр хүнийг өөрөөсөө дээр тавилантай гэж үздэг учраас голдуу давуу байдлынх нь биелэл болсон илүү өндөр байр суурьтай эр хүнийг хайж байдаг. Залуу охид эхэндээ нийт эрчүүдийн тухайд их л өндөр сэтгэгдэлтэй байдаг ч удалгүй эрчүүдийн ихэнх нь байдаг л нэг уйтгартай, гайхуулж бишрүүлэх юмгүй амьтад юм байна гэсэн дүгнэлтэнд хүрдэг. Иймээс эрчүүд үн хүндээд нотлон харуулах гэхээсээ илүү бүр нэрээ алдаж доошоо орчихгүйхэн байхыг л хичээхэд хүрдэг. Гэтэл гинхэн охин эрэгтэйлэх шинжийн үзэгдэх төдий өнгөнд эхлээд хууртагддаг. Тэгээд нөхцөл байдлаас шалтгаалan бие махбодын хүч чадал, ганган хээнцэр байдал, хөрөнгө чинээ, соёл, оюун ухаан, эзэрхэх түрэмгий зан, нийгмийн байр суурь, эсвэл армийн мөрдсөн бүсгүйд гайхмаар үн цэнтэй санагдчихдаг. Үүний зэрэгцээ эмэгтэй хүн бүхэн дурлалт хүнээ жинхэнэ эр хүн байгаасай гэж хүсдэг. Ойр дотн харилцаа эр хүнийг эмэгтэй нүдэн дээр доошоо татаж анхны үнсэлтийн дараа ойрхон уулзалдах болсноор эсвэл хормын анхны шөнийн дараа өмнөх тэнгэрлэг төсөөлөл нь сарин замхрах нь бий. Гэвч бас зайнаас хайрлан дурлна гэдэг нь бодит байдал огт биш. Гэнхэн төсөөлөл байдаг. Хайрын хүсэл бие махбодын хавьтлаар холбогдсон цагтаа л сая халуун хайр дурлал болж бэхждэг. Мөн эсрэгээрээ бэлгийн харилцаагаар дамжиж эр хүний эрхэнд орсон бүсгүй өнөөх ер нь өчүүхэн дорой амьтан байсан ч сэтгэлдээ өргөмжлөн тахих тул бие махбодын харилцаанаас хайр дурлал болж хувирхан ч бий. Гэхдээ эмэгтэйчүүд ойр хавийн таньж мэдэх эрчүүдийнхээ дундаас өөрийнхөө дурлалын шүтээн болж чадах тэнгэрлэг эрийг олж чадахгүй байх нь ч элбэг. Үнэн дээр хайр дурлал эмэгтэй хүний амьдралд тийм ч их байр суурь эзэлдэггүй. Эмэгтэй хүний хувьд эр нөхөр, үр хүүхэд, гэр орон, таашаал цэнгэл, нэр төрд дурлах сэтгэл, олонний санаа бодол, бэлгийн харилцаа, нийгмийн байр сууриа дээшлүүлэх зэрэг нь илүү их ач холбогдолтой байдаг. Агуу их хайр дурлалыг бараг эмэгтэй бүхэн мөрөөдөж, зарим нь амсаад өнгөрдөгч, олонх нь хуурмаг дурлал амсаж, дутууд улмаг, хор хөнөөлтөй, хөөрхийлэлтэй өчүүхэн, худал хуурмаг төрхийн л биеэр амталж үздэг ажээ. Тэгээд ч хамаг амьдралаа хайр дурлал зориулдаг эмэгтэйчүүд маш цөөхөн байдаг. Эдэр залуугийн элдв явдалд зүрх сэтгэлээ үрээгүй эмэгтэйчүүд их хайрыг мэдрэх нь элбэг байдаг бөгөөд тэдний зарим нь ихэнхдээ 100 жилээр үргэлжилсэн эмэгтэйчүүдийн уламжлалт замналыг даган хүнтэй сууж, үр хүүхэд төрүүлж, гэр орноо бөөцөөлнө. Зарим нь хүнд бэрх ганцаардлыг амсаж, давж туулсан, ямар нэгэн ажил үйл эрхлээд бүтлгүүцсэн эмэгтэйчүүд ч байдаг. Эцэст нь амьдралынхаа бүтээгүй итгэл найдварыг аврах өчүүхэн төдий боломжийг хайр дурлалаас олж харангуут тэд сэтгэл зүрхээ бүрэн зориулдаг ажээ. Мадемуазель Айсе, Жюльет Дрюэ хадагта даагүй нар 30 хүргэж явхдаа Фьюлт дө Липинаас 40-од наснда хайр дурлал амссан гэдэг. Амьдралын ямар нэгэн зориггүй, ямар нэг шин зүйлийг эхлэх боломж үлдсэнд итгэл алдарсан үед нь тэдэнд хайр дурлал ганц гарцсан болжээ. Олон эмэгтэйчүүдэд бие даасан байдалтай болох боломж байсан ч амьдралынхаа ачааг өөрөө үүрхээс зайлсхийсэндээ хайр дурлал гэр бүл болох замаар эр хүнд тэр ачаагаа өөрүүлэх нь амар санагддаг ажээ. Залуухан хөвгүүнч заримдаа ийм маягаар эгчмэд эмэгтэйд татагдан түүнийг зөвлөгч, хүмүүжүүлэгч, санхүүжүүлэгч, их болох хүнийг эрж хайх явдалч байдаг. Гэвч боловсрал хүмүүжил, эрчүүдийн ертөнцийн дүрм журам,
Ёс жаяг нь залуу хүнд ийм хөнгөн хялбар өөрийгөө огоорсон замыг бүр мөсөн сонгох боломж хумигддаг. Тийм ч учраас залуу эр эгчмэд эмэгтэй татагдсан хайрын явдлаа амьдралынхаа нэгэн үе шат төдий гэж үздэг. Насанд хүрсэн ч бай, хүүхэд ч бай, эр хүүсдний зол болоход хамгийн хүнд хэцүү боловч найдвартай, өөрийнхөө хүчинд итгэсэн тэрл замыг сонгоход нийгэм нь албатаж, урамшуулж, ташууртаж байдаг. Харин эмэгтэй хүний хувьд давж гарахын аргагүй ятгалгууд, өөрийнхөө хүчинд итгэх итгэлийг урвуулах зүсэн зүйлийн ухуулга, зан заншил зэрэг зүйлс хүрээлж байдагт эм хүүсдний гай зовлон оршиж байдаг ажгүй. Уламжлал, зан заншил, эргэн тойрны бусад эмэгтэйн амьдралын туршлага, залуу бүсгүйг хөнгөн хялбар замаар амьдрахад түлхэх бөгөөд өөрийнхөө төлөө тэмцэх хүсэл, урам зориг төрүүлэхийн оронд эр хүний хүчинд дулдуйдан жаргал зэнгэлийн манлайд хүртлээ урсгал даган хөвхийг л ятгана. Ийхүү эмэгтэй хүн зэрэглээ мэд жаргал зэнгэлийн хойноос хөөцөлдөж явснаа ухаарах үед нь залуу нас нь өнгөрч эрч хүчээ шавхаж гүйцсэн байдаг. Эмэгтэй хүн дурлсан ирээсээ эцгийнхээ дүрийг хайж байдаг хэмээн психоаналитикчид нотлох нь элбэг. Учир нь охин багадаа аавыгаа эр хүн талаас нь бишрэх сэтгэлээс хайрладаг. Ийм увдас эр хүн бүхэнд байдаг. Эмэгтэй хүн нэг эр хүнийг нөгөөгөөр солихыг хүссэндээ ч биш. Харин томчуудын өмгөөлөл халамжинд санаа зовох юмгүй амьдарч асан тэр үеийнхээ амар амгаланг бий болгохыг хүссэндээ л эр хүний нүмерт хоргоддог ажээ. Охид багаасаа гэр бүлийнхээ амьдралд бүрэн уусч эцэг эхийнхээ хүсэл зоригт захирагдан амар амгалан амьдарч байдаг. Охид өсч томроод хайр дурлалын ачаар дахин эцэг эх гэр бүлийн дулаан бүрхүүлд орж хүүхэд насны санаа амар деваажинда дахин очихыг хүсдэг. Тийм гэр бүл гэсэн үлгийд орж толгой дээрээ халах олж үүмэн шуугаанд хэрцгий ертөнцөөс нуугдан эрх чөлөөнөөс зүхтаж эхнэр хэмээх нэг ёсны хамгаалалтанд шургахыг хүснэ. Олон эмэгтэй хайр дурлалын ачаар хүүхэд насны сэтгэл амар халамж дунд бөмбөрсөн амьдралаа эргүүлэн олж авахыг хүсдэг учраас амраг эрен түүнийг бяцхан охин, тэнэгхэн, үрмэн гихчлэн өхөөртгöd маш дуртай байдаг. Чи яг л жаахан хонгорхон охин шиг гэсэн үгэнд эмэгтэй хүний сэтгэл хамгийн их догдолдгийг эрчүүд сайн мэднэ. Том хүн болохыг хүсдэггүй, хүүхэд болж тоглосоор байдаг, хүүхэд мэд аашилж охин шиг хувцалсаар байдаг эмэгтэйчүүдийн тухай бид ярьсан. Эр хүний нүмерт хоргодон охин болж хувирна гэдэг тэдний дээдийн жаргал ажээ. Олонд төгсөн нэгэн дунд энэ тухай чинийхээ твэрт би тийм жижигхэн, тийм бяцхнаар өөрийгөө мэдрэх юм хайр минь гэж шүлгэлдэг шүү дээ. Энэ л сэдв хайр дурлалын тухай яриах өөрөө захидал зурваст эцэс төгсгөлгүй давтагдан жаалхан минь, бяцхан охин минь гэж дурлал дээр нь шивнэж, харин эмэгтэй хүн өөрийгөө чиний бяцхан охин өөдөсгөн чинь гэж нэрлэнэ.